Болсон болоогүй хил мэдээлэл энэ чи хэрэггүй заяа. Бага сайт дууц. Нөгөөдүүд нь хайр 5 цаас. Төлбөргүй энэ дээр хэд мэдээж юм байх уу? Хол очиж гоцсон үз. За амралтын өдрийн мэнд. За өнөөдөр манай нийслэлийн ардчилсан намын хорооны ангадугаар хуралдаан болж байна. Ангадугаар хуралдаан гэдэг нь шинээр намын хороо үүсгэн байгуулагдсан ангадугаар хуралдаан. Нийслэлийн ардчилсан нам байгуулагдсанаас хойш хэддгээр хуралдаан мэдэхгүй байна. Ямар ч байсан 20-30 дахин байгаа бах тийм ээ. Энэ том байна уу? За энэ сая би дээр орлоо. Хуралдаанд. Тэгээ хуралдаар нөгөө эрцнаар мэрцнаар юу энэ төр таалагдахгүй байна. Ер нь надад таалагдах юм ховор доо ховор. Ер нь Монголд альва юм ингээд жүжээд худлаа концертын баяр наадмын шинжтэйгээр юм байгуулах бол амархан. Ялах хэцүү, ажил олох хэцүү байдаг юм аа. За надад ингээд өчигдөр энэ манай нийслэлийн намын хорооноос юу ирлээ л дээ. Одоо ч хөөгдөх тугтхан гайгүй л дээ. Би ч аль биесээр Баянгол дүүргээс нийслэлийн намын хорооны гишүүн болсон байгаа. Эрдэнэ гэж бузраас Баянгол дүүргийнхаа намыг салгасан байгаа. Одоо мандаттай болсон. Юу цан. За. Манай сонгоны гэрэл доо сүлдээ энэ төр. За тэгэнгүүт ингэж юм л да. Өчигдөр нэг юм ирлээ л дээ. За ингээ Бацогтын историк, ган очрын историк, илтгэл, хүндэтгэлийн зоог гэдэг одоо аригдах гэж байгаа. Одоо урлагийн тоглолт гинэ. Намын хурал. Одоо ийм тавилттай ийм имийг алийг болгоо хийх ээ. За манай Бацог цонгоо хайрхан дүүрэгт Баян зүрэгт нүрэгт нэр дэвссэн. Уг нь нийслэлийн ардчилсан намын дарга 24 онд нийслэлээ ялуул засаг дарга болох ирмэлзэлтэй л явах байсан. Юм буруу савсгалсан. Тэ. 24 онд Баян зүргээс их хурлд нэр дэвшээд хамраараа газар шаасан. Хаг шаасан. Олигтой санал аваагүй. За нийслэг намар өдөртөө сонгуул шаагаад орсон. Бүр хамраараа газар шаасан. Тэ. Нам ядагдсан. Ийм л болсон. За тэгээ ядагдчихад одоо болохоор зэрэг эн чи одоо муу найз ган очиргаа манай ган очир нь 24 оны нийслэлийн намын ерөнхий менежерээр ажилласан. Ган очироо ядагдахгүй яах яаж ялах энэ янзаараа ядагдахгүй гэсэн ялна пиццам нь хараараа гэдэг жийсэн. Хамраар газар шаас ядагдцсан. Тэгээ ядж яхад манай энэ зүг даахгүй. За ингээд манай энэ гарч ирж байна л да нийслэлийн намын орооныхан. Энэ бол хурал биш жүжиг шааж байна. Тэгшээ. Норон тэгш хоёроо нааш иргшээ. Минь тус мэдээ. За ингээд тайз майз гоё шаанаа манайхан. Одоо энэ шиг гоё шаагаад ялдаг очмоор байгаа байхгүй юу? Тий. За юу вэ? Норвын тэгш хоёр Эрдэмтэн доктор профессор хүн. За би 28 онд хэн нэгийг ингээд намын дарга гэд ингээд цэцэрлэг айл гэр бол тоглож байгаа шиг тоглоулмааргүй байна. 28 онд ялуулмаар байна. Мөн үү? Саналыг байна. За орон нутгийн сонгуул хэцүү, эрс багтаа байдаг тийм ээ. Ачдаг барьдаг гэдэг их хэцүү. Мөн үү? Тий. Тэгээд ер нь бол нэлээд үзээтэй, шанстай ингээд хотын дарга аж ахуй ажил мэддэг хүн хийн шүү дээ. Тийм биз дээ. Манай ган очроо шүлэг цаа уншдаг, хөтлөх цаа хийдэг. Мөн үү? Тэгээд өрсөлдчихгүйгээр намын дарга дэвшиж байгаа юм байна. 28 он хүртэл манай дүү нэг намын дарга хийгдээ. Ийм юм дээр жүжиг тоглож байгаа юм шиг ингээд суугаа. Асуудал нь энэ шүү дээ. Наадах чинь намын даргад нэр дэвшигт бүх юм болгоо нэртэй шүү дээ. Яагаад тэр хүмүүс бүртгүүлээгүй юм? Байггүй ийм саяны 200 энэ одоо намын эднэрээс одоо ингэж болно шүү дээ. За намын даргын асуудлыг хойшлуулъя. Дахиад намын даргад өрсөлдөх хүмүүсийг шинээр бүртгэе. Мөн ажил бол огцруулчихгүй тийм болоо шүү дээ. За хотлоо. Тийм байдгүй шүү. Үлгэр өгшөө. Чи одоо ингээд гол асуудал нь шүү дээ. бас ингээд нам гэж явлаа. Цагаад болохоор юм шүү дээ. Яг ямар нэгэн цаг хугацаатай шүү дээ. Намын даргад би ч гэсэн өрсөлдмөр байсан. Даанч би одоо бүртгэлтэй оромж байгаагүй өрсөлж чадаагүй. Тэглээгээ би одоо ямар бүртгүүлсэн ганц нэг чадлаа эсвэрсэд л дээ шүү дээ. Гэхдээ одоо тэгээ сууд батламжлаа сайхан тэр өрөөс авыг үлдээж өгөөд тэр үлгийн нөөшөө явуул. Юу та? Ингэж яддгүй маа. Бүх гишүүдэд тэр үгээ хэлэх энэ саналгаа хийх нь байгаас шүү. Өнөөдөр хаашаа энэ нийслэлийн 120 хэдэн нийслэлийн намын хорооны гишүүн намын даргаас хэн үзэхүү гэдгийг сонгуулаа өөрсдөө зохион байгуулж нэр шивсдгийг өөрөө хүлээж авдаг болохоос төв нам дээр нэг хэдэн мэдрэл муутай хулгайч нар ямар юм тэднийг нийслэлийн юг зохион байгуул гэсэн. Бид нар өөрсдөө зохион байгуулах хэрэгтэй байхгүй шүү. Ингэж ялдгүй маа. За ёо. Илжигний чихэн далтыгэж усыгэж нэмэргөө.
Нэр шүү. За явъя. Орой сайхан ууж идэ та. Гой сайхан пар ичихгүй нэг өдөр. Нэр амжилт хүсье. Явъя. Ингэж ялдгүй маа. Тэ. Таганга чирээ ахын дөө чи өдөр орон янз бүрийн асуудал байхгүй ахын дөө баяр хүргэе. Тэгээ миний дөө 28 он болтол нэг ажилтаа намын дарга гэдэг сэдвэртэй нэг сайхан гой арга хэмжээ хийгээд нэг шоудаа тэгээд явна үсттэй ахын дөө. Ах нь бол одоо тэгээд ийм нэг новши ийм жүжигчийн юмнуудыг хараа суугаад сонирхол алгаа. Тэ. Өнөөдөр манай намын дүрмэнд нэг гачин золби юм оруулсан. Шүүхээр ял идэлсэн ялтан намаас хол байх ёстой гэнэ. 28 онд манай намд шүүхээр ял идэлжсэн над шиг ялтангууд санал өгж болохгүй шүү гэсэн үг. Мөн үү? За энэ дүрмийг ховдын хөрөв дөржгээд нэг худлаа бопорсон заяаг новш оруулсан. Хөрхи өчигдөр манай нийслэлийн намын дарга байсан, нийслэлийн иргэдийн хурлын дарга байсан Ташчамцын Батулга ах маань бурхан болжээ. Хүн эмгэл илэрхийлж байна ар гэрт нь. Тэ. За тэгээд Батулга дарагт бас энэ пүүжээ ингэж уцаж ирсэн. Манайхан ангад анхааралтай сонсчоо. Та шүүхээр ял идэлжсэн ялтын шүү намаас хол байгаарэ гэж хэлсэн. Ховдын хөрөв дөрж. Тэгээ та нэр дэвш боломжгүй шүү гэж хэлсэн. Хөрөв дөрж дандаа ингэж нэг хүний муу үзсэн ийм лалрын зан гаргадаг. Манай ховдын бүх чулууны хөрөв дөрж гэж гонгноод явдаг. Элбэг дөрж улс төрд оруулж ирсэн нэг шалихгүй юм байдгийн чаавас. Тэ. Тэгээ хөрөв дөрж намын дөрөнд ийм новши юм оруулсан. Мөн өөр юм Батулга ах чинь тухайн үед казиногийн хуулийг санаачилсан. Тэгэл тэрүүгээр нь ардын намын коммунистууд одоо хилмигдүүлээ шоронд явуулж ирсэн шүү дээ. Тий. Өнөөдөр монголчууд гадагшаа явж казино тоглож мөнгө алдж байна. Харин Монгол казино байгуулж монголчууд тоглохгүй ажиллана. Гадных нэг авсарч халаасан сэгсрэх ёстой. Тэр үед одоо энэ Ташчамцын Батулга ах маань зөв юм санаачилж ирсэн шүү дээ. Тий. Хууль санаачилсан гэдэг энэ манай энэ Батулга даргаыг шоронд явуулж ирсэн. Тий. Яг нэг нөгөө хэлэхэд. За тэгээд ингээд нэг шорон оронд ял идэлжсэн барьжсанаар нь ялгуурлан гадуурхдаг лалрын заалтыг бүх чулууны пүрэв дөрж гэж пүрэв дөрж яг гин тэргийг бол чи хийсэн шүү дээ. Чи гадаадын яриатын дарга байхдаа асуудал орооцолцсон. Чи өмнө нь гайлын байцаагч байхдаа ноос ноолоор хэлээр бодлуулж ирсэн гээд яг ял авах ёстой ялтан бол бүх чулууны пүрэв дөрж. За юу. Мөн новши улгаач. Тэгээд намын дөрөнд ийм новши юм оруулсан. Одоо би бол жишээ нэг дунд цагт өдөрдөж болохгүй юм байна л да. Өнөөдөр Улаанбаатар хотод байна шүү дээ. Улаанбаатар хотод байна шүү дээ. За энэ новшин жүжигээс гарыг сая үгээ хэллээ. Хэлэх юм нэг ч алга. Энэ корпоратд болж байна. Ажил амьдралаа бол ажгүй ажиллаа хий. Туслан дээр лагер дээр нэг хүмүүсээр хүүхдүүдийн тенс билардын нэг амбар бариулж байгаа. Би ч ажгүй ч шүү дээ. Завааж гараа манайхаа би нэг 2 3 юм яриад тий. За энэ малгайтгаа яриа. Ус ардсагаад байна тийм ээ. Бас эфирийн царай зүгээр авахгүй болохгүй. За тэгэнгүүт төштэй намайг ингээд би одоо ингээд манай гэр орооллын 300 мянган өрөх гэр ихэвчлэн намайг дэмждэг. Мөнх эрдэнэ үннийг нэрдэг гэд мөн үү? Манай хөдөө орон нутгийн намайг дэмждэг. Тий. Үннийг ярьдаг гэд. Тэгээ би дэмждэг. Фэнүүд дээр намаа яриад очихоор би нэг хатарч суучаад сонгуульд явж байгаа далдгар уцаан шиг яммааргүй шүү дээ тийм үү? Итгэл үнэмшил төрөхгүй шүү дээ. Би өөрөө батлан дагаад очивол надад итгэл үнэмшил төрдөг байхгүй да. Тийм биз дээ. Тэгээ энэн дээр н очие гэхээр би хайшаа одоо нэг намын сурчлагад явж байгаа юм шиг явах уу? Үлгэр үстэй. Тийм тэгэхээр мань митиг ингээд дунд читны намын хороонд ингээд нам өдөрдөж болохгүй, ялалт авчирч болохгүй гэдэг нэг лалрын дөрмийн заалт оруулсан заа яа. Тэгээд нийслэлийн болон дүүргийн дарга нарт бол тэгээд их хурлын гишүүд сайд дарга нар л дүүргийн намыг өдөрдөөд дүүргийн засаг дарга болоод явах юм гинэ. Их хурлын гишүүнээс татгалцаад тэр дүүргийн засаг дарга болохын тулд явцгаа заа яа. Ихэвчлэн тийм байгаа заа. Энэ 2000-ыг төлөөтгөө энэ машин гарах гэсэн болохгүй байна. Мэдхгүй одоо би эсвэл ингээд ийм нэг новшин
бодолтой юм уу, новшийн боддог юм уу? Эсвэл эдгээр маань ингээд айгүй гоё юм боддог юм уу? Манай намын энэ нэг нөхдүүд намын дарга гэж явах бол амархаа. Эрдэнэ шиг намын дарга гэж худлаа шаагаад 24 онд 20 онд намаа ялагдуулах амархаа. Зэн голд шиг бас намын дарга гэж шааж ягаад 16 онд нам ялагдуулах амархаа. Нам ялуулах хэцүү байхгүй юу? Тий. Тэгэхээр зовлон жаргал үздсэн юмыг бодтойгоор хардаг, мэдэрдэг хүмүүс энэ намын чинь ялалтанд бодтойгоор үүрэг оройлтой оролцдог юм аа. Тий. Өнөөдөр бол ингээд хөөрхий за нийслэлийн нам бол нэг шүлэг уншдаг, хөтлөгч хийдэг. Манай ган очир дүү удирдах юм байна. Өрсөлдөгч байхгүй. Хамгийн гол нь. Тий. Ган очир дүү гэмгүү. Ган очир 24 онд нийслэлийн намын ерөнхий менежерээр ажиллаж ирсэн. Ахын дөө энэ ялагдахаар байна. Чи ингэж битээ энэ ухуулах шийдэж байгаа нөхдүүдийг нээл таалт гэж битээ цаг хүрээдээ. Ялнаа. Тий. За ялахгүй бол хохиш өгсөн чинь намайг алан шүү пестамент гэжсэн. Яг цагаа дуудаад үг даахгүй. Хоёр үг хэлэхээр алан шолн улаа шаачна. Тий. Тэгэл 24 онд ялагдсан штэ. 24 онд Бацогтой нийлж намайг шороотол утгасан нийслэлийн намын даргаыг авах юм гинэ. Бацогтой ахын дөө. Чи миний баг дүүтэй жацуу бацсан штэ Бацогтой. Чи Баян зүрх дээр хамраа газар шат ялагдсан. Чи нийслэлийн намайг ялагдуулсан. Баян зүрхийн намайг ялагдуулсан. Чи одоо зүгээр л писта зайлчж болдгоо мó. Худлаа шаагаад нийслэлийн намын эдэн төлөөлөгчдийн татвар төлөгчдийн мөнгөөр үнтэй худаас ивл хэвлээд жүжиг шаагаад тайз дараа нь бэлдээ шаагаад тах юм. Бол мэдв. Новши. Сая орон нутгийн сонгуул гээл дунд чатны сонгуул гээл баахан хагарлаа. Баган зарцаа авчирж байгаа хагалцсан шүү дээ. Уг нь бол бодлогоор Баян зүрхийн намыг ч байд юм уу? Дүүргүүдийн намыг, дүүргийнх нь намын гишүүдийг бүгдийн том хурлын зааланд суулгаж байгаа л за яаж намыг ялуулахын төлөвлөгөөгөө сонсгоол намыг ялуулах төлөвлөгөө стратеги тактиктэй хүмүүсийн энэ дээр гаргаж өрсөлдүүлээл тэгэл хооронд нь тэрвэрлдүүлээд саналын өгүүлээл ялсны ялсантай ялагдсантай нэвлэрүүлээл гарын өргүүлээл явах газар тэгж чадаагүй. Үндсэндээ бол анхан шатантай намыг хаглаа ичлаа. За тэгээд тэрийг авахар зэрэг нөгөө манайхан бас нэг юм байдгийг аваагүй байхад авгаа сайхан, алаагүй байхад үнэг сайхан гэж ялаагүй зүгээр нэг хин нэгэн намын дарга гэж жүжиг тоглох бол маш амархан дахиад хэлчих заяа. Маш амархан. Ялуулна гэдэг бол асар хэцүү. Ялуулахад эр зориг хэрэгтэй, тэмцэл хэрэгтэй, мэдрэмж хэрэгтэй, мэдлэг хэрэгтэй, тактик хэрэгтэй, стратеги хэрэгтэй заяа. Бүх юм хэрэгтэй. Зүгээр нэг хөтлөгч хийдэг, шүлэг уншдаг нөхдүүд ингээд намайг ялуулцдаг юм биш баха. Заяа. Амьдрал үдсэн хар бор ажиллагааны дуршлагтай хүн хэрэгтэй. Тэ? Зовлон жаргал үдсэн хүн хэрэгтэй. Заяа. За юм байна. За тэгээ юу ах вэ? Тэгээд нийслэлийн намын гишүүдтэй амжилт хүсье. Сонгогчгүй коммунист нам шиг тэгээд хурлаа хийгээд тэгээ ган очир дүү нийслэлийн намын дарга болох юм байна. Тэгээ хотын төвд тэр интерноментийн доопстай. Тэнд айгүй гоё оопслоод тэгээ хаяа нэг унц тоолоогоор хэвлийн баг хурал хийгээд гоё шаагаараа. Угаасаа гоё шаасаар ирсэн. Даанч хандлт байхгүй. Манай ган очир 24 онд историк хилдээл нүүрнийхээ соцыг чонгорт шүлгэн шаагаад байсан. Ямар ч хандлт байхгүй. За тэгэл 24 оны орон нутгийн сонгуулиар бас л нүүр нь минчит удаага шүлэг уншаад өөрөө дэвшиж байгаа юм шиг шаагаадсан байхгүй. Ялагдцсан. Нөгөөх нь хандлт юу ч авахгүй гол нь хүн үзэхгүй л дээ. Миний пэвч зорилгоос дор баг. За ийм байна. За түр баяртай. Тэгээ одоо ман шиг юмд бол арчилсан намд өдрөөс өдөрт гიშгэх орон зай хомс болж байна. Тэ. Хомс болж нэр шүү. Тэ. Одоо эднэр бол өөрсдийгөө лаг тандалттай амар намаа ингээд намын удирдлагт болчвол тэгэл ялуулчихна гэж бодоод байгаа шиг юм. Гизүү штэ. Наад ардын намын хулгайч нар чинь сонгуулаар мөнгө тараана. Мөнгөний авсан ард иргэд төөрх юм хүний юм авсан юм чинь ингээд савыг хоосон буцаагаад яах үгээ саналаа өгчдөг. Энэ байдал өөрчлөгдөхгүй штэ. Нэг бол мөнгөний эсрэг яах вэ? Одоо тэгэл нэг алалцдаг чадaltaй шорон оронд орсон ч гэсэн хайхааргүй тийм зориг зүрхийг бол харин иргэд маань мөнгөтэй харьцуулахгүй сонгочих магадгүй. Нэр шүү. Тэгээ ардын намын хулгайч нар бол одоо ардын намын нам зэхэд дээр нэр дэвших гээд сая доллароо цүнхлээд бэлтцсэн хулгайч нар зөндөө байгаа шүү дээ.
Ардын намынхан зүгээр нийслэлд нэр дэвшгэд 1 сая доллар нэг тойрог дээр зарцуулдаг нэр дэвшгч заяа. А бид нар тэр мөнгөний эсрэг яах вэ? Үнэхээр бодиттой алалцах чадвартай ийм багийг л ухсрах ёстой. Ойлгосноо? Тэрнээс их шүлэг үнснээр нам ялдаггүй юм заяа. Тэгэхээр энэ намдаа нэг итгэл үнэмшилтэй бас нэг намын тодорхой үйл хэрэгт нэг ачаа үргэлцье гэж бодохоор манийг бол нэр ёстой нохоод олж байгаа юм шиг тоохгүй байна. Гэхдээ ард иргэд олуулаа. Намайг дэмждэг мянган иргэд байгаа гэдгийг эдгээр мэдрэхгүй байна да. Гэхдээ яг мэдрүүлнэ. Би шантрахгүй заяа. За 4 2 та.